За шууд госгоо. Шууд гос. Одоо нөгөө хилдэг үйл биш. Манай season-ийн слоган болохоор юм ярио гэж явчихсан байхгүй. Гэсэн чи одоо баг миний үгээр бол шууд госъё. Шууд госъё л болчиход байна. За госъё. За сайн байна уу? Окей, ингээд манай UTV подкастын маань season final хамгийн сүүлийн дугаарын зочин ирсэн байна. Тэгээд энэ дугаарыг Нямкагч маань оролцож байна. За, Нямка гэж байгаа нэлээ одоо хүлээсэн дуучлаарэ. Маах нөгөө ингээд бичсээр байгаа шууд ингээд нэг өдөрт бүх дугаараа бичээд надад бол амар гоё happy байгаа байхгүй амар жаргалтай. Гэтэ манай үед маань жоохон хүлээгээ жоохон балраана. Тэгээд би ч нэг гяс галар нараа хувцснараас илэрүүлж байгаа юм чи. За та өмнө нь ийм подкаст энтерт орж илөө. Үгүй ерөөс анх удаа. Тийм тий. Гол нь манай багаас бас ингээд зочдоо ингээд хайгаад ингээд судалж байгаа байхгүй. Тэгэхээр гол нь таны шууд ингээд анзаарсан нэлээр дандаа ингээд өөрийнхөө YouTube дээр cover дуудулдаг. Тэнийх тэр ярьсан бичлэг энэ байхгүй. Тийм нууцлагдмал тийм гоё байдал амар таалагдаад тэгээд шууд таныг урьж байгаас өрсөн байхгүй. Тийм. Тийм болохоор анхны болохоор яа тийм сандарсан ч хамаагүй эсвэл ярих юм болдохгүйсэн ч хамаагүй гоё нөх гэж бодож байна. Сандарч гинөө угаасаа. Би ч гэсэн өөрөө сайхан ингээд аваад авах юм дий. За. За юу вэ танаар ойрд? Одоо дараагийнхын cover хийх гээд. Тэгээд ерөөхдөө дууныхаа чагсаалтуудыг гаргачаад тэгээд болохгүйнуудын хоошоо тавиал болохыг нь үзээл ингээд янз бүрээр үзээл. Таваас тэгж яг төлөвлөгөө гаргаж яг ингэж гарддаг. Тийм яг тэгж явахгүй л угаасаа болохгүй. Миний нөгөө нэг YouTube-ийн Instagram дээр танаас асуух асуултууд энэ төр явсан байхгүй. Тэрэн дээр хүмүүс асуусан юм нь юу гэхээр YouTube дээр ингээд cover хийхин яг одоо үр дүн яг ямар хөө байдаг вэ? Одоо чинь cover-уудаа ингээд буцаагаад үздэггүй өөрөө хэр их одоо ингээд таашаал авдаг үе зөндөө юмсан байхгүй. Яг нөгөө анх хийсэн зорилгоороо өөр исэн юм л та. Анхнаасаа би ингээд ийм олон сонсоод ч юм уу ингэж бодоог байхгүй. Тэгээд ер нь бол зөвхөн найзуудтай л зориулж дуулж өгдөг. Тийм үү? Тэгээд нөгөө манай найзууд ингээ гадагшаа яваад тэгээд Япон ч юм уу Солонгос ч юм уу тэгээд Нямка чиний дуг заримдаа сонсмоор ах юм. Тэгээд бичлэг байхгүй болохоор ингээ сонсож чадахгүй. Тэгээд яг ингээд өмнө нэсэн шиг ингээ хажуудаа яг дуулмаар санагддаг гэд. Тэгээд тэр үед бас YouTube бүтүүчийг сайн мэддэг болохоор тэгээд явуулах гэхээр нөгөө Багтаамжийн том мэйлэр явахгүй. Тэнгүүд YouTube дээр зүгээр тавьсан байхгүй яг дуртай дуулуудыг дуулаад. Тэгсэн чинь ингээ хүмүүс аяг үзсэн байсан. Тэгээ нөгөө subscribe ч гэж мэдхгүй байна. Тэгсэн чинь subscribe энтер дарж марснаа. Тэгээд нэг тийм комент энтер бичсэн. Тэгээд нэг юм 10 сонсогчтой болсон байгаа байхгүй юу? Яг эхэлж байгаа үед. Дандаа сонсдог гоё юм. Тийм тэгээ хүмүүс ч ингээ бичээд. Тэгээ 10 хүн хүлээгээ сууж байгаа байхгүй. За дараагийн cover чи хүлээж байгаа шүү гэдэг. Тэгээд хүн чинь юм амар урамштай юм билээ. За 10 хүн ч гэсэн ингээ сонсож байгаа юм байна. Ингээ зөвхөн манай найзууд биш. Найзууд мэдээ сонсож байгаа. Тэгээд тэр хүмүүс чинь бас дуртай дуунуудаа надад request хийгээд захиалгаад ийм дуу дуулаад өгч, ийм дуу дуулаад өгч ч юм уу. Тэгээд зарим нэг эсвэл Facebook-оор зарим нэг page-ээр бас ингээд дуртай хамтлагийнхаа дуу дуулуулад тухайн хамтлагийнхаа fan page дээр бас тавья гэдэг ч юм уу. Тийм тэгээд захиалаад ингээд дуулуулад. Ерөнхийдөө тиймэрхүү байдлаар ингээд явсаар агаад тэгээд сая жилийн өмнөөс эхлээд яг ажлынхаа хажуугаар л хийдэг гэсэн. Би ерөөс юм яг тогтвортой хийдэггүй. Яг ажлынхаа хажуугаар зав заагаараа хийж агаад тэгээд бараг 3-4 сард нэг удаа бичлэг оруулдаг ч юм уу. Тиймэрхүү байсаахгүй. Тэгээ яг бүр ажлаа канселдж агаад сая жилийн өмнөөс бүр яг хуваар гаргаж агаад яг YouTube суугаа бүр өсгий гэж бодоод угаасаа ийм юм яг хий гэж бодоод тэгээд одоо яг хийж байгаа. Тийм. Өмнөх дугаар дээр болохоор бид нэр ингээд авьяас чамд байгааг чи мэдж байгаа болол ер нь риск тавих хэрэгтэй гэдэг ярьжсэн байхгүй одоо чинь алдаа дутагдaltaй байсан ч гэсэн ингээд эрсдлийг амар гаргаж явах хэрэгтэй гэдэг. Та ч гэсэн ингээд ажлаа канселдаад яг зорьсон зүйл рүү явсан амар яг гоё байгаа байхгүй. Тиймэрхүү өөр та ямар хөө зүйл хийдсэн бэ? Би анх нөгөө нэг би зураг дарддаг гэсэн байхгүй. Одоо ч энэ хятад дарах. Гэтэ ер нь зургийн талаар яг ажилладаг. Тэгэхээр ингээд камер байхгүй. Гэтэ ингээд уцаар амар гоё зураг заргадаг гэсэн байхгүй. Тэгэл сүүл ингээд найзтайгаа ярьж чаад окей. Тэгээ найзаагаа камер энтрийг ашиглаад тэгж яг ингээд зураг авдаг гэсэн байхгүй. Тэр шиг та яг одоо микрофон энтер ч юм уу тийм миний хувьд яг хэцүү байсан юм. Би нөө аяллаар явах гээд нэг хадгаламжтай сар болгоно цалингаасаа жоох мөнгө цуглуулдаг байсан байхгүй. Тэгээд тийм их бишэлтэй нэг 2 сая гаруй болсон хадгаламж. Тэгээд яг нөгөө за ерөөсөө YouTube дээр ингээ cover хийгээл. Тэгээд би хэдий хүртэл дахиад ажилтаа болох ч юм уу яг 100% тэр анхаарлаа тэнд хандуулна гэсэн үг шүү дээ тийм. Ер нь баг жилийн хугацаанд ажил байхгүй. Тэгээд
байсан нэг аяллаар явъя гэж бодож исэн мөнгө өөртөө хөрөнгө оруулаад микрофон худалдаж аваад, саунд карт худалдаж аваад дахиад нөгөө нэг арай бичлэг ч юм уу тайзан дээр илүү гоё дуурдаг гитар авах төлөй бас жоохон үнэтэйсэн байхгүй тэгээ тиймэрхүү гитар аваад дахиад бас нөгөө камер аваад. Яа. Яг яг аяллаа тэгээд бүгдийг ингээ аваад тэгээ бас ингээ данс хоос орчиж байгаа шүү дээ. Тэгэл ингээл нүдэ анаал цаашаа юу болох юм бүү мэд намайг хүмүүс хэрэг хүн сонсох юм хитэн хүн сабскрайб авах юм мэдхгүй. Гэхдээ юу ч гэсэн тэгээ нүдэ анаа хийгээд үзийгээд тэг яг нэг жил амир гүрийсэн. Одооноос л яг үр дүн нь ч юм уу те яг нөх хийсэн юмны эхлээд бүр шантрах үе зүүндээс. Наа чи бүр яг шүү зүрхлөө явж байна амир инспирэшн болж байна. Яг тэгдэг байхаа үнэхээр тэгж яг хичээсэн тэгээд хараагүй тэгэл зориг байгаа гэхдээ хараагүй байхад болоо шүү дээ. Тийм. Nice. Тэгээд яг одооноос л заримдаа сэтгэлээр унах нь зөндөө байсан л та. Ингээ хийгээд байгаа. Айгүйх цаг ордог. Ер нь бол тийм нөх тийм. Яг тэрийг нөө хийдэг хүмүүс нь яг зовлонгийн сайн ойлгох баг. Мэдгүй хүмүүсийн хувьд би ингээ зүгээр л суугаал нэг 3 минут 2 минут дуулчаал тэгэл болчихж байгаа юм шиг санагдсан. Тэрний ард амар ажилладаг байхгүй юу? Зөндөө их сон. Тэр чинь би нэг дууг яг тэгж цэвэрхэн би бас нөгөө өөрөө тийм саунд инженер одоо тэр мэрийг мэдхгүй болохоор яаж тэрийг янзалтын гэдгийг мэдхгүй болохоор тэгээ өөрөө YouTube-с чадлаараа хайгаад олохын нь олоод тэгээд боломжоор л эдит гэхдээ бараг яахгүй тиймэрхүү нэг яахгүй аль болохоор яг цэвэрхэн чанартай бичгийг хичээнэ. Гол нь лайв. Тэгээд тийм болохоор бүр дор хаяж 20 удаа дуулдаг. Тэгээд нөгөө юу яана би ч ингээ өөрийгөө бичиж байгаа шүү дээ. Өөр хүн бичиж өгвөл чи инктиг гэдэг одоо зөвлөд өгнө шүү дээ. Тэгээд би одоо өөрийгөө ингээ нэг камера тавьчаад тэнд ямар харагдаж байгаа, яаж байгаа бас мэдэхгүй. Тэгээд нөгөө бас вижюал гэдэг юм байгаа юм чинь тэгээд харагдах байдал. Тэгээд тэр мөр бас айгүй хэцүү. Тийм болохоор тэгээд ер нь янз бүрээр л үзэн. Тэгээд айгүй их цаг дараа нь тэрийг юун дээр нөгөө бичлэгийнхэн програм дээр оруулаад яг сонсогдох талаас яаж хүнд аятайхан сонсогдох талаас нь янзлахын тулд тэгээ сонсох хамгийн чухал та. Тийм зүгээр ингээл лайв дуулах бичлэгээр хүмүүс тэрийг аятайхан сонсох хоёр шал өөр. Тийм зүгээр лайв дуулахад бол жижиг алдаа гарсан гэсэн зарим хүн тийм ч анзаарахгүй шүү дээ. Гэтэ мэдээж яг урд суугаад тань яг амьд үзэж байгаа бол мэдрэмж нь өөр баг. Тийм бас тийм тэр нь шал хугацаар дамжуулж яг бичлэгэн дээр яхаар чинь яг бүх тэг бүгдээ амар тийм болохоор бүр яг 100% чанартай яг цэвэрхэн бичихгүй л ерөөсө болдоггүй. Тэгээ бас ер нь бол таны ярьж байгаа юмнууд одоо чинь амар олон cover хийх хүсэж байгаа дуулах хоббитэй зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ хүмүүс залуучууд хүмүүс байгаа. Тэр амар инспирэшн болж байгаа би бүр ингэж бас тэгэл бодож байгаа байхгүй. Нэр үнэхээр амар хэрэгтэй юм байла. За тэгснэ хэд за би ер нь асууж байгаа заяа. Яг дуулаад ч юм уу эсвэл өөр юм игээд бүр дууга хаяа гэж бодлоо. Хаяад бишээ зүгээр өөр юмнаас одоо ингээ хамгийн их баярлж одоо нэг тийм блест болдог мэдрэмж яадаг та бүр ингээл зү амар гой талархсан мэдрэмж танд хийжсэн байна. Магадгүй баг дууны комментс ч юм уу нэг тийм мэдрэмж. Сүүлд нэг гой комментс. Би бүр тэрийг мартахгүй. Нэг хүн ингэж хэлсэн мэт. Гэхдээ тэр хоёр дахь нь л тоо. Гэхдээ сайхан стресстэй үедээ заримдаа амар сэтгэлээр унсан үедээ миний cover-ыг сонсдог гинэ. Тэгээд тэр үед тайвшраад мартдаг гинэ асуудлаа. Тэгээд айгу тэр хүнд ч гэсэн нөгөө inspiration ямар нэг тийм урам зориг төрөөд за шантрах хэрэггүй юм байна гэж боддог гэд надад тийм комент өчсөн. Би тэрийг хараа бүр амар баярлсан. Бараг байсан тийм. Бүр амар баярлсан. Үгүй нөгөө би тийм амар том юм бодож хийж байгаа биш л дээ одоо юу гэдэг хүмүүсийг амар тайвшруулаад айгүй юм гэж тийм амар тийм том зорилго бодохгүйгээр зүгээр яг миний ертөнцөөр энэ дууг дуулвал юм байна ч юм уу те эсвэл яагаад Монголд нөгөө ийм шин залуу гарч байгаа хамтлаг дуучдын ингээ cover юусаа байдгүй YouTube ингээ орохоор жишээ One Day Boy MC ч юм уу тэг гинжин ч юм уу тэдэрх юусаа байдгүй тэг гитарын ч юм уу тоглож сурыг гэж боддог хүмүүсээс зөндөө байгаа шүү дээ ерөөсөө тийм режиссер ч нөгөө хайх юм ерөөсөө байдгүй тэгээ яагаад байдгүй юм бол бас нөгөө хийсэн шалтгаан нь хэрэлтэй яг би өөрөө нөгөө нэг дууны cover сонсох дуртай тэгээ Монгол дуунууд хайхаараас хангалттай гарч ирдэггүй тийм тэгээ юу н харж чаад би яагаад хийж болохгүй гэж бодоод бас хийж байгаа. Тиймэрхүү зорилгоор хийснээс яг хүнд тэгж нөлөөлөөд тэр хүнийг тайвшруулад эсвэл гонхтой үед нь хамтайгаад жаргалтай үед нь хуваалцаад ч юм уу тийм мэдрэмж өгч байгаа гэж юусоо бодоагүй байхгүй дээ тэрийг сонсоод амар баярлсан.
Хүний сэтгэл бас нэлээд олон юм нөлөөлөх боломжтой л дээ. Тийм би Жижигхэн зүйл ч гэсэн. тийм. Тэгээ таны угаасаа байгаа байдал чинь ч гэсэн мангар юм. Би яг мэдсэн юм аа угаасаа зочтой хайж байгаа л яг нямкагч гэлтгсэн чинь ингээд яг нэг цаашаа нэг тийм тайван тэгээ нэг тийм хүний нэг хайрыг татгаар нэг тийм хөө вайбтай гоёвчлах. Яг л бусад зочд маань угаасаа мангар юм характертай өөрийгөө танилцуулах тийм чадвартай те. Ингээл хамаг юм яриад одоо жишээ нь тийм өөртөө ихтэй шүү дээ аахгүй. Гэтэ таныг өөртөө ихтэй биш гэж байгаа юм шиг те. Гэтэл ингээ нэг тийм тайван нэг тийм гоё характер нь тэр вайб нь амар гоё. Одоо ч гэсэн ингээл хамаг дугаараа бичиж дуусны дараа ингээл тантай ингээ ярихаар амар тайвширч шүү дээ. Амаргүй. Бараг амарч байгаа юм шиг л болж байна. Нэг хахтар зовоод авахгүй гоё. За, танд сквал нэг тийм энэ сэдвийн талаар ярих юмсан, сквал энэ сэдвийн талаар хүмүүс ярьдаг ч болоосоо гэсэн нэг тийм сэдв байдгүй. Хоёул зүгээр одоо ямар ч скрипт байхгүй, танд бэлдсэн асуулт байхгүй. Болохоор миний талаас. Яг зүгээр нөгөө надаас яг юм cover хий гэж боддог хүүхдүүд ер нь зөндөө байгаа юм шиг байна. Тэгээд хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй. Яаж хийх үү? Эсвэл ингээ би заавал микрофон ингээ бүх юмаа сетап хийж cover хийх ёстой юм болов уу гэд нөгөө хаанаас яхаа мэдэхгүй тийм хүмүүс зөндөө байх шиг байна. Тэгээ надаас нөгөө яаж cover хийдэг талаар ингээ бичлэг оруулж өгөөч гэд зөндөө тийм санал тавьсан байхгүй. Тэгээ би бас бодож байгаа. Тэрийг хийх талаар тийм хийх талаар хүмүүст бас хуваалцъя гэж бодоод тийм яаж ингэж мэдээж нөгөө хин ч гэсэн надад ингэж хийгэрэй гэд мэдээ заагаагүй нөгөө өөрийнхөө олж авсан experience-ийг бусдтай хуваалцъя гэж бодоод. Тийм тэгээд тэрний чаа нөгөө нэг доор аж хордуулдаг гэдэг чинь бүгд гарч ирж штэ. Тэгэхээр яг таны хөдөлмөрийг ойлгоод тийм. Тэрний ард яг юу болж байгаа гэдгийг үзүүлмээр. Одоо ч гэсэн манай подкаст явуулж ирлээ ер нь бол тэр л байгаа шээ. Таны яг хувь хүн талаас нь гоё ярилцаад. Гэтэ ер нь бол таны яг дуулдаг ер нь бол хүмүүсийн хараа тийм байгаа штэ. Ямка ингээд хатуулдаг хитүүд төр cover гэдэг охин гээ. Гэтэ ер нь яриаггүй одоо нэвтрүүлэг байхгүй болохоор хувь хүн талаас нь мэдгүй болохоор одоо анхны подкастын авч байгаад үнэхээр баяртай байна. Харин салхийг нагалж байгаа даа тийм. Сонирхдаг баг. Ямар хүү юм бол энэ төр. За тэгвэл тийм подкаст бишээ cover хийх зорилготой хүмүүсийн бичлэгийг сонирхол байгаа юм байна. Тийм. Тэгээд та эсвэл бол cover хийдэг байснаа бүр бүтэн өөр ингээд одоо инээдтэй контент ч юм уу хийгээд тийм YouTube авч өгсөн бодлоо гэдэг. Дуунуудаас өөр. Надад цаашаа бодож байгаа юм болохоор нөгөө нэг дуулах хичээлүүд. Жишээ нь дуу нөгөө YouTube Америкийн YouTube channel-ууд дээр зөндөө олон жишээ нь Have to Sing ч юм уу, Have to Sing High Note ч юм уу, яаж дээд өнгөөр дуулах вэ ч юм уу те. Эсвэл яаж фальсето гаргах вэ ч юм уу. Нөгөө тиймэрхүү хичээлүүд зөндөө явдаг шүү дээ. Тэгээд тиймэрхүү хичээлүүд ёо би амар дараач чичрээд. Яна дарж байна гоё. Тийм нөгөө нэг бараг дээгүүр өмсөх авчих юм уу? Гайгүй шортоорт бүр. Тань цам цаа эсвэл өөр цам цаа хөөндөөс байхгүй шүү. Харин цам нэг дулаах юм өмсч тийм үү? Би тийм өмсч. За түр пауз зарж ийн манайхан. Оо тань амар зогч шít. Такт ер нь юм хувцлгүй. Гэтэ хүди бол өмсдөг л та. Дандаа ер нь юм. За маахан сая маань явгаш мал жоохон дараад миний эхний дугаар дээр өмссөн хүдийг өмссөн байна. Тэгэхгүй бол нэлээд хүдэн байна те. Угаасаа хойлоо угаасаа гоё яриа өрнүүлэхийн тулд нэлээд гоё тухтай байх хэрэгтэй болохоор газ пауз аваад хуцаа зузаалчлаа. Тэглээ. Одоо нөгөө нэг гол чухал юм байна штэ. UTV подкастын маань cover дээр муур олж зурулсан байгаа. Яагаад муур болсон бэ? Би нөгөө одоо муур тижээ гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд тижээх нөгөө өргөж авах муур зураг сонгоцсон. Бүр сонгоцсон. Бүр авах гэдэг байна. Өчигдөр уулцсан гэдэг. Тийм. Тэгээд нөгөө тижээхээс өмнө би нөгөө амтан тижээж үзээг болохоор тэгээд одоо тижээж үзэх жолох жоон судлаад ямар амтын ямар зан ааштай юу хэрэгтэй гэдэг. Тэгээд нохоог бодвол илүү би дас амт юм байна л да. Арчилгаа айгу багтай. Өөртөө бааж хийж байгаа харуулдаг юм. Тэгээд мэдээж янз бүрийн биеийн хилэмжүүд байдаг. Гэхдээ нохоог бодвол заримдаа тиймч тодорхой биш гинэ муур. Заримдаа жоох ойлгомжгүй байдаг. Би тэр өстө биеийн хилэмж энэ гэж юус харж байгаа юм шүү. Тийм би тэр мөрийн ч гэсэн судалсан байхгүй. Яхаар гонхтой байна уу, баяртай байна уу? Би тижиж үзээг болохоор надаас юу хүсэж байгаа гэдгийг мэдэхгүй шүү. Тэгээ ойлгоход ямар хүний л ярихгүй шүү. Тийм тэгээ жоох ингээ харьцуулаад жоох судалж үзсэн. Нохоо бол ерөнхийдөө ойлгомжтой бас үргэлж илэрхийлдэг, бас нөгөө үргэлж хайр хүсдэг гинэ. Муур жоох өөр юм бэл.
Муур яг уу. Хайр илэрхийлж байгаа нэрээр өөр. Тэгээ би яагаад муур гэсэн гэхээр би ер нь нэг тиймэрхүү хүн байхгүй. Ер нь бол илэн далангүй юм шиг хэрнээ тийм нээлттэй хүн биш. Тийм үү. Жон дотгошоо талтай. Аха. Мэдээж хүнтэй гоё хайцсан. Ярихын хувьд ярьдаг. Гэхдээ тэр нь юу гэхээр мэдрэмжүүдээ шууд ингээд ил гаргаад идэх хүн биш. Аха. Жишээ нь ууралсан гомцсон ч юм уу тий янз бүрийн миний дотор ямар байгаа ч юм уу тэрийг дуугаар дэмжүүлж эсвэл би бас жоохон шүлэг оролцдог байхгүй. Өөрөө 10 жилээс аягүй шүлэгчдэг. Тэгээд завсарлаад одоо ерөөс нь бичгээ болсон. Тэгээд саяхнаас дахиад эхэлж байгаа. Тэгээд тиймэрхүү янз бүрийн мэдрэмжүүдээ тэгж гаргах юм шүү. Тийм тий. Яг л муур шиг. Тий. Таачтай сайн research хийдэг, сайн судалдаг хүн байна. Би ч өөртөө баг муур үргэж авъя гэвэл тэгээ шууд очиад өө энэ царайлаг юм байна л авчих واخа. Тийм би ч нөгөө юу хагаад санаа зовоод. Би ер нь тэгтээ тийм жоо судалдаг зуршилтай байдаг байхгүй. Мундаг байна. Тэчээс гоё сайн чанаруудад нэгстэй. Танд сайн чанар тэгвэл муу зан чанар байдаг уу? За яг хуу одоо юмаа дотор хадгалдаг гэдэг чинь бол нэг хатар муу зам бол биш хаа. Хүн хүний л тийм яг хуу тэгэл хоёр талтай шүү дээ. Заримдаа давуу тал, заримдаа сул тал илэрхийлж явах хэрэгтэй. Муу тал бол сул тал бол хаяа болж өгдөг. Тийм сул тал болж өгдөг. Тийм муу зуршилж юм уу тийм хүзэл байдаг тийм. Байгалах. Манай найзаас асуух юм. Тийм явгал чи найз нь хамт найз бараг сайн ээлж өгөх гэдэг байхгүй. Скол бол та жоохон хүүхэд наснаас ч юм уу ярьж болно шүү дээ. Нэр хүүхэд нас гэснээс нөгөө нийгэм авчраар ихээр навчирсан шүү дээ. Юу вэ? Би нэг настай байхдаа өмсдөг хувцас. Тийм айдах уу? Үзүүлэх үү? Ахаа тэгээ. Оо, nice. Ахаа. Яа. Оо юу вэ? Бүр Монгол үтүү хар гэдэг л наач баг гэлээ. Манай эмээг хийж өгсөн. Яа, улаан өнгөтэй доторх нь нөгөө. Тийм, энийг нэг настай байхдаа өмсдөг байсан баха. Ахаа за. Тэгээд одоо хүртэл хадгалдаг шалтгаан нөгөө эмээгийнхэн зөвхөн бичлэгийг үзчихсэн. Тэгээд би өөртөө нь суудсан. Тэгээд манай эмээ уртын дуудуулаад. Тэгээд намайг арай ухаан орохоос өмнө тэгээд өнгөрцөн юм шиг. Өнгөрцөн тэгээд эмээтэйгээ ерөөс уулзаж чадаагүй. Тэгээд энийг хадгалдаг байхгүй. Манай эмээ хийж өгсөн баха. Тэгээд одоо хүртэл хадгалтыг. Миний хувьд айгүй чухал, хамгийн чухал юм. Тэгээд ерөөс угаагаагүй хадгалж байгаа хгүй яг л нөгөө эмийг үнэрчж байгаа юм шиг үнэртдэг юм шиг санагдав. Тэгээд хаяа гаргаж ирээд үнэрлээ. Йоо ямар гоё та. Ер нь иймэрхүү нөгөө натурал юм үнэртэй аягүй турштай ээж хараагүй эмээтэйг уулзсан юм байна шүү дээ. Өвдөө ямарсан бичлэгэнд хараад тийм жижигхэн байжээ. Тийм би ч амар жоохон төрсөн гэсэн. Тийм үү. Яа хөр надад алхам дээр л юм байсан ч болоосаа шүү дээ. Тийм. Ерөөхдөө гэхдээ ер нь яг нөгөө ихэнх хүмүүс айгуу тийм чимээгүй юм байна. Намайг хараад чимээг ингээд дарах юм байна гэж бодож магадгүй. Гэтэ юу багтаа өстэй амар сахилахгүй. Баригдсан да. Чих хэрэг ийцэн байсан. Тийм үү. Хөдөлгөөнтэй байсан гэж байна уу? Амар. Өөх. За. Тэгээ одоо хөдөлгөөнтэй сүхт одоо ингээд дарах болчих гэж байгаа. Гэхдээ гайгүйш манай найз. Камер унтрах юм бол батагийн аавна. Ер нь амар сахилахгүй байсан. Тэгээд нөгөө дунд ангиас та нэг жишээ таттай сахилахгүй байсан жишээнээс тэгвэл гоё шүү. Хашаан дээгүүр давжгүйгээ. Чулуугаар байлтал. Чулуугаар байлтдаг өстэй. Би ихтэй нааваас багахад чулуугаар байлтдаг санагдсан. Тийм бүр ингээд жилцдэг. Тий, үүдийн чи бүгдэнд нь оролцсон. Үнэ амар эсүү байсан. Тэгэл дугуй унаад тэгээд одоо мэдгүй эмгтэй найз олддгүй байсан юм уу дандаа эрэгтэй хүмүүстэй найздаг. Тэгээд хүүс хүмүүсээ сайн ойлгоогүйсэн юм уу? Чулуу одоо ингээ гайхаад байгаа байхгүй. Дүүгэр мөвөр барьцсан. Чулуу мулгаар байлдаа. Тэгснэ гаражин дээгүүр гүгээд хашаа машаа давж дахиад бүр амар эсүү. Эрцэг амар эсүү. Намайг бити дотоо үнэлээ. Тийм. Тэгэж дунд ангиас тэгээ айгу ер нь гайгүй даруусч эхэлсэн үү? Тийм жоохон. Дахлах сургуулийн experience танд ямар байсан бэ? Та хаан сурчсан? Би чи оюуны ундрагт төгссөн. 96. Тэгээд ер нь бол юу байсан бүх юмнэл юм бандаа манлайл ангийн дарга байсан байхгүй юу? Өөрийгөө магтж байгаа ч юм биш ээ. Үгүй нэр.
магч байгаа юм шиг амар олон юм шиг. Ангийн дарга байсан байхгүй юу? Тэгээд сурагчдын зөвлөлийн гишүүн. Тэгээ нөгөө нэг дуулдаг болохоор тухайн үеийнхээ л өстө бүх тэмцээнүүдийг дуусгах гэсэн юм. Би нөгөө Японд дуу, хятад дуу ерөөсөө тийм бүгдийг орно. Тэгэхээр ч нөгөө нэг сургуулийн нэрмэр гаргадаг гэдэг. Сургууль дээр танихгүй хүүхэд байхгүй. Сайн нэмсрэгч. Йоо. Бүгдээр нөө доод ангийнхаа бүгдээрээ мэдээлэл танихгүй хамаагүй сайн юу вэ? Журналаа тэрэл тэгэл явчихдаг гэсэн. Журнал азнаа багшийн журнал. Тий, ангийн журнал муналаа тэрэл. Nice. Хэдэн жил дуулж байгаа вэ гэж зөндөө олон асуусан. Тэгээ гол нь яг чинь бүр багаас шүү дээ. Бүр багасаа тий. Таны боддоо хэдэн нас руу очих болоо? Би л 4-5 настай хахад нэг аав ээж нар нөгөө нэг юу яддаг гэсэн шүү дээ. Голдоо гэртээ шоуцдаг. Баахан найзуудыгаа дуудаад яг тэгтээ нэг гэртээ нөгөө найзуудыгаа дуудаал тэгэл нөгөө хоорондоо нөгөө дуулаад тэгэл нөгөө кассетэн дээр нөгөө дуулснаа бичээл тэгснээ нөгөө нэг аав маав жоохон халаад ирэх. За одоо миний хон гоё дуул. Маа найзуудад зориулаад дуул. Тэгэл голтнороо дуул. Тэгэл нөгөө нэг ээжийн бор аяг маяг үтгээ тэр үе сонсдог дуун тийм байсан юм уу? Ээжийн бор аяг харагтаад байна. Тэгээ нэг имэмэн эдэр гэдэг нөгөө нэг чулуун хүмүүс сонсдог байсан юм шүү. Оо ёо. Мэдгүй би одоо баг мэдгүй. Наа тэрэг багтал юм байна. Тийм бахаа мэдгүй. Тиймэрхүү дуу муу дуулаад нэг дигтэхээ одоо нэг тийм л юм санаанд орж байна. Тэгэл нэг имэмэ гэдэг дуу дуулаад байдаг. Нэлээд багасаа дуулсан. Тийм бүр багасаа. Тэгээд манай аав надаа би бүр амар сайн санд. Тэр миний хувьд айгу том бэлэг байсан. Ихтлгүүрээс надаа нэг юм 3 октавтай Casio төгөлдрөөр авч өгч байсан байхгүй юу. Тэгээ яагаад гэвэл нэг дуулах туртай гэдгийг анзаарсан юм шиг байна. Тэгээд авьяасыг хөгжүүлсэн гэж боддог. Юу аав нь тэгэл мэдээлж удаад. Тэгээ аав ямар ч зэнийг ав гэл. Манад үд дуу надаа тийм. Тэгэд надаа хинч тэрэн дээр чинь до ре ми фа сол ля си до энд байдаг мэдэг гэж зааж өгөөгүй шүү дээ. Гэтэ мэдгүй зөв өөрөө ингэ сонсголоороо маамуна шиг ч юм тухайн үеийн хүүхдийн дуунуудыг бүгдийн зүгээр өөрөө сонсголоороо тоглолцдог. Тэгснээ би чи 10 настайсэн заяа. Нэг өдөр ирээд дуу зохиоцсон сууж байгаа. Би сандын бороо гэдэг нэг дуу зохиосон. Тэгснээ бороо ч тийм юм 10 настай. Ямар бороо орлоо морлоо. Одоо үгийн сандгүй ямар ч нэг бороо орлоо морлоо. Тэгээ тэрийгээ ингээ өөрөө кассен дээр ингээ дарснаа дуулаад байгаа байхгүй. Тэгснээ нөгөө кассен дээр нөгөө цаанаас нэг 2-3 ай байдаг. Тэр аяыг ингээл тавьж байгаа л өөрөө тэрэн дээрээ зохиож дуулаад тийм нэг аяууд байдаг шүү дээ. Тэрийг ингэж тавьж байгаа л өөрөө дээр нь зохиож дуулж муулаа. Тэгээ сууж идэг гэсэн. Тэгж жагаад нөгөө ээж аав энэ юу нэг тийм урлагийн авьяастай юм шиг байна гэд. Тэгээд нэг 4-р анги тахтай илүү хөгжин бүжиг шалгалт өгч байсан юм. Ятгах анги тахрах. Тэгээ орсон юм даа. Орог. Тэцэг юм уу? Ятгах анги. Тий. Би ч эхлээд эхний юунд нь тэнцээд. Тэгээд нэг юм 14 хоногийн нэг сургалт өгдөг байхгүй юу? Тэгээд сургалтын дараа дахиад бүх комс нь ингээд сууж агаад дахиад шалгалт авд юм л. Тэгээд тэгтэн тэнцээгүй. Гэхдээ тэр миний авьяасаас биш арай өөр юмнаас болоод хасцсан юм шиг л. Дараа сонсох нь. Гэтэл ер нь сонсохноос болоод ер нь яг одоо чинь нэг урлагийн нэг төрлийн авьяастай хаад ер нь буслууга амар хурдан уусах боломжтой гэдэг юм санагдав. Хурдан хөрөв. Би хөгжин тоглож мэдэхгүй л дээ. Гэтэ би хөгжин тоглол амар гайгүй тоглож санагдав. Тийм. Одоо чинь одоо нот гитарын одоо ингээд нотод юу гэдүүлээ дээдлийн хүзүүгэн барьдаг чинь. Тэдний ингээ хүмүүс яагаад хамаал би баг энийг сонсголоор ингээ тоглоод идэх байхгүй. Яг тэр шиг. Тийм. Тэгж байгаа л тэгэл хэрэгээс ууш. Танд шав орё да. Танаас гитар сараад тийм. Багстаа мөрөгё. Зааж байгаа шүү дээ. Тийм үү? Сая тийм сонголт орж байгаа юм да. Тэ нөгөө хүмүүс зөндөө асуугаад. Тэгдэг байх л та нэг. Тэгээд би эхлээд харин ингээд тэгээд гэж одоо бууж угаа зааж байгаа. Гэтэ одоо л эхэлж байгаа. Танаас сурвалж өстой гой сурах хүн 50 би нэг зодод зөгтөг аашлан багш нарт дургуу. Одоо тийм багш нар байгаа юм уу? Тэгэхээр би угаасаа багш мэрэгчлээ шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Та юугаар төгссөн тэгэхээр? Би чинь юу англи хэлний багшаар төгссөн. Оо nice. Гэтэл мэрэгчлэрээ ажиллахгүй өөрийнхөө сонирхлоор юм хийж ингэдэг чинь. Тийм яг багшилж ажиллаж байсан юм уу? 3-4 жил багшилсан. Хаа. Зүгээр сургалтын төвд. Гэтэ тэр нь бас англи хэл байгаагүй. Өөр хэл зааж ирсэн. Анхан шатны. Тэгээд тэрийгээ шууд болоод тэгэл шууд ханцуу шуулан. Тэр хамгийн анхны ажил шүү дээ. Хамгийн анхны ажил ингэсэн байхгүй юу? Нөгөө нэг саяны дээр дуу сурахтай ч холбоотой. За. Тэгээ ер нь бол ингээд дуулж явж байгаад одоо тэгэл
бүтээл цаашдаа дуулъя гэж бодоод. Тийм сургуулийнхаа найралтуунд ороод дуулж байгаа юм. Тэгээд манай тийм би ч бас 9 настайдаа дууланд ороод дуулаач. Тэр үед радио телевизэнд иргэдэх улаан бүч гэж чул. Одоо Монголын радио телевиз байгаа шүү дээ. 600 студид юу яадаг тасгал хийдэг гэсэн юм. Хоолойны. Тэгээд тэндээс одоо төрсэн дууч зөндөө байгаа. Тийм. Тэгээд тэн чинь буян шиг багш удирддаг байсан. Одоо хөгжим судлаач. Тэгээд тэр багшин шиг багхгүй юу. Тэгээд дараа нь 10 жилдээ манай дуу хөгжмийн багш. Тэгээ бүх тэмцээнд бэлдээд одоо ч гэсэн холбоотой найзууд. Манай дуу хөгжмийн багш аюу залуу. Хүнэлтэй. Тэгээ одоо өөрөө дахиад Москвад Чайковскийд сурах гад хөгжмийн зохиолчор сурах га явцсан. Тэгээ тэр багшаараа бас заалгасан юм зөндөө байна. Тэгээд оюутан болоод бүр хайцсан. Бүр тэр чигтэн. Яг уу тэр дуулахаа бүр хоригдсан. Бүр огт баг дуулж муулаагүй. Харин тэр хугацаанд гитар сурсан. Nice. Тэгээд төгсөө хэр удаан сурсан? Хэр их цаг зарцуулах бол амар штэ. Нэг гар хуруу ингээ нэг хатуураад яадаг лээ. Амар одоо миний эн чинь бүр ингээ хаваатай штэ. Яа би барьж үзгүй. Оо тийм штэ. Тийм. Ийм болж иж өвдөхгүй тоглоо. Яг анх эхлээд чи цэврүү үсрээд хорсоод хагараад амар. Гэхдээ тэр аюу жаргалтай хөдөлтөл. Тийм үү. Яг тэгнэ гэдэг нь сурж ийн гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор баг урамшаад тэгээ улам цаашаа сурж исэн. Би тэгтээ гитар ерөөсө тоодгүйсэн. Төгөлдрөөр сурна гэд ерөөс гитар сонирхдаггүй. Тэгээд нэг дуу миний бодлыг бүр амар өөрчлөлт. Нэг гитартай л дуу байсан. Тийм, гитартай дуу. Ямар дуу? Тэр John Lennon-ы Imagine гэдэг дууг 2009 тэр дууг 2009 онд American Idol дээр Дэвид Арчилето гэдэг дуучин амар гоо акустиклаад тэгтээ бүр arrange шал өөр arrangeтэй шал өөр vibeтэй дуулаа. Би тэрийг сонсоод нулимс гарт бүр ингээ уйлаад амар мэдэрсэн. Тэгэл эн чи ийм гоё хөгжим юм уу гэд би ганцхан энэ л дууг сурчий. Тэгэл болоо гэж эхэлжсэн байхгүй юу? Гитар дээр. Тийм. Тэгтээ тэр аюу хэцүү. Бүр миний анх тэгж энийг сурыг гэдэг дуу аюу тийм фашлог хэрэгэлдэг. Янз янзын тийм скилүүдтэйсэн байхгүй юу? Фашлог Дэн гэдэг гаргав. Гэтэ нэг тиймэрхүү. Nice. Тэгээд тэрийг сурах замд чинь зөндөө юм сурах хэрэгтэй болно. Тэгээс нөгөө эмээ өө писагураас эхлээл. Тэр хүн болгоны туулдаг зам ийм үсэг юм шиг байгаа тийм. Тийм тэгэл яг нөгөө орцны гитарч гэдгээл ярьдэн шүү дээ. Ерөнхийдөө нөгөө аав маавын найзууд чинь нэг 5 аккорд бариад нэг 5 дуу дуулчихна. Тэрнээсээ зааж өгч байгаа байхгүй юу? Наа чи ингэтий ингээл. Тэгэл тэрийг нэг харж байгаа л дуурайгаал тоглож сурч ийсэн. Ямар ч багшгүйгээр тэгээд. Тийм. Аавын заасан тэгэл өөрөө судлаа. Тэгэл өөрөө юу яаж. Тэгээд яванда YouTube үзээд YouTube-с сурыг гэсэн дуунуудаа хараад кордууд нэг байждаг шүү дээ. Тийм. Тэгээ ерөөхдөө дуурайж тоглож үзээд. Тэгээ өөрөө сурж агаад сая 2 жилийн өмнө сургалтын суусан. Дахиад. Яа 2 жилийн өмнө. Тийм. Нилээ удаан өөрөөрөө тоглосон юм шүү дээ. Тийм өөрөө юу. Гэхдээ асуудал нь юу байсан гэхээр нөгөө хөгжмийн онол сурахгүй бол онлоо мэдхгүй бол би бол зүгээр ингээл дуурайгаал тоглож байгаа байхгүй. Яг ингээд сармагч шиг энэ хүн гараа энэ дээр тавьж ин за одоо энэ дээр тавьж ин. Энэ бас нөгөө сурах гэж байгаа хүмүүстээс аюу хэрэгтэй зүйл хаа. Одоо ярих гэж байгаа юм. Нөгөө ихэнх хүмүүс ингээ бие дагаа сурч байгаа шүү дээ. Тэнгүүд юу тоглоод байгаа би юусоо мэдэхгүй. Хүнд одоо жишээ буцаад тэргээ зааж өгч чадахгүй. Энд чинь ийм юм байхгүй юу гэ тайлбарлаж чадахгүй. Зүгээр ингээ өөрөө ингээ сурсан. Би ямар скил хэрэгжилж байгаа юм бүү мэд. Тэг ингээд аюу хязгаартай жоон лимитэд орчоод байгаа байхгүй юу тэр чинь. Би ингээ цаашаа хөгжиж юусоо чадахгүй. Хөрвүүлж чадахгүй нөгөө юмнуудаа. Тэгээд 2018 DJ-лд сурсан. Нөгөө давкагшин гитар сурсан. Тийм. Тэгээд онол үзээд ирэнгүүт чи яг нүд нээгдэж байгаа байхгүй юу. Би ийм юм тоглож байгаа юм байна. Тэгээд онлоо мэдээд ирэнгүүт тэрий чи ингээд хүн эн чи ийм байх ёстой биш ч энийг ингэж өөрчлөөд ингээ тоглолцож болох юм байна. Тэгээд одоо нөгөө миний тоглож байгаа cover-ууд чинь яг үндсэн тэр байхгүй. Хаанаас одоо кин хаанаас эхэлж байгаа ч юм уу те. Тэгээд энэ аккордууд ямар аккордууд ингээ хамааралтай байдаг ч юм уу. Тэрийг би мэдчихэж байгаа болохоор энийг яаж дуулвал арай зүгээр юм ч юм уу. Ингээд өөрийн гэсэн юугаар гаргахад илүү амар болсон байхгүй юу. Тийм. Тэгэхээр нөгөө сурыг гэд сонирхож байгаа хүмүүс байвал ер нь бол ингээд яг тохирсон сургалтаа багшаа олоод те. Сургалтын суух юм бол илүү үр дүнтэй. Би ч гэсэн юу онол хөгжим онол молыг харж байгаа юм шүү. Тэгтээ бас үнэн л ах л та.
бараг хэл сурахад чинь мэдээж угаасаа би ер нь дандаа яг би нэг хэлэндээ амар сонирхолтой. Одоо бас герман хэлний төр удаж байгаа байхгүй. Тэгээд надаас ингээд хүмүүс ингээд бичгээр англи хэлээ яаж одоо pronunciation өдрөө яаж сайжруулах вэ гэж асуух байхгүй. Тэгвэл яаж кино үзэх үү гэдэг тийм. Гэтэ өмнө нь би яг тэгдэг гэсэн байхгүй. Кино сайн үзэх хэрэгтэй те. Одоо гадаадын culture суралцах хэрэгтэй. Баг гадаад хэл сурахын тулд чи гадаад хүн болж ийж одоо яг хэл сурна гэж амар ярьдаг гэсэн байхгүй. Гэтэ одоо ингээд бодглохлоор тэр чинь яг жоохон хэл мэдэхгүй байхдаа л тэгж сурдаг. Би жоохон байхдаа юу ч мэдэхгүй байж байгаа л тэгэл том болсон чи англид олцсон байхгүй. Тэгээ одоо ингээд герман хэл сурах би тэгж жоохон ашиг сурч чадахгүй юм чи кино үзээд сурахгүй. Тийм болохоор одоо үнэхээр тогтоод сургалтанд суугаад ном дийлгээд хараад үзэг барьж тэгжээж яг хэл сурна гэж хэлдэг болсон. Яг тэр шиг бас бүхэл юм онолтой л ахaltaа тийм. Тийм яг өөрөө сурч болно л доо. Ингээд одоо бол яг намайг сурч явах үед чинь за Монголд ус сурыг гэхлээр баг юм гарч ирэхгүй шүү. YouTube-ээс зөвхөн давка гişийн хичээлүүд л гарч ирдэг. Давка гişийн YouTube дээр хичээл. Тийм давка гişийг 9 оноос эхлээд тавьж гисэн баг хичээлээ. Тэгээ би яг тэр үе сурч ирсэн болохоор Монгол юм гэвэл давка гiş юм гарч ирнэ. Тэгэд өөр юусаа байхгүй. Юу cover бас байхгүй. Хараа сурч ивэл coverч байхгүй, хичээлж байхгүй. Тэгэл нөгөө нэг яг үнэхээр хүсвэл нөгөө бор зүрхээрээ сонсголоор ч юм уу тэгэл сурдаг. Гэтэ тийм болохоор ихтэй гадааддууд амнаа сурдаг байсан. Тэгээ одоо ч харин ч хамаагүй янз бүрийн юм хамаагүй их болчиход байгаа байхгүй юу. Сайт байна, сайтаас ороо харчиж болж байна. YouTube-ээс бас зүсэн зүйлээрээ гарч ирдэг болцсон байна. Эсвэл ингээ асуух хүн байна те. Чинь яа дээ ингээ би бинээсээ ингээ мэдээлэл сольж боломжтой. Тэгээ зөндөө асуудгүй. Тэгээ боломжоор хариулаад тийм. Тэгээ ийм боломжууд байгаа болохоор мэдээж өөрөө сурж болно л доо. Гэтэ яг хуу сургалтын сувхлаар цэгцтэй сурна, юу сураад байгаагаа ойлгоно бас дээрэс нь цаг хожно. Өөрөө сурвал ингээ тойроо явчихна. Багшаар залгууд ингээ товчлоод явчихна. Замынхаа дагуу тийм. Ингээл явчихна гэсэн үг. Нэрээ тэгж харах хэрэгтэй юм байна тийм. За одоо хамгийн гоё юм нь болохоор Ямкагч маань биднэрт гоё нэгэн хороо дуулж үзэх байгаа. Тэгээ үнэхээр сайхан те азтай завшаан төгөөж байна. Тэгээ бүгдээрээ сайхан гоё сонсцгоё. Гоё чихээ чихвчээ шангалаад те. За. Цааш гол нь лайв дуулна. Микрофонтой гусна. Тийм болохоор те. Манай хэд бол яг энийг чинь нөгөө нэг янзлан гэсэн билүү. When the rain is blowing in your face and the whole world is on your case, I got you for a warm embrace to make you feel my love. When the evening shadows and the stars appear and there's no one there to hide your tears, I got you for a million years to make you feel my love. I know you haven't made your mind up yet, but I've never do you wrong. I know it from the moment that we met. No telling mama where you belong. I can make you happy, make your dreams come true. Oh, nothing that I wouldn't do. Go to the end of the earth for you to make you feel my love, to make you feel my love. За баярлалаа. За одоо нөгөө За. Эмэл байдаг юм байна. түрүүнийх ч байхгүй. Үнэ happy байна яа үнэ. Яа гэхдээ үнэхээр лайваар сонсох мэдрэмж бол үнэхээр гоё. Би сургуулаа төгсөөд нэг хөгжмийн сургуульд ажиллаж орсон байхгүй. Тэгээд захирлан гадаад солонгос хүн байсан. Тэгээд тэр хүн өөрөө коуч хийсэн байхгүй. Тэгээд миний хувьд яг ингээд цэвэрхэн дуулцдаг. Гэхдээ дээд өнгө асуудалтай. Дээш ингээ яг хангалттай гардаггүй. Тэгээд яаж тэгдэм бэл. Тэгээд тэр хүн
надад зааж өгсөн. Аюу тийм дуулах техникийн талаар чиний дуу хоолой чи эндээс гарч байгаа биш ээ. Өөр газараас гардаг. Ингэж шилжүүлээд дээд өнгө гаргадаг ч юм уу тий. Ийм техникүүд хэрэгэлдэг гэдэг. Тийм. Тэгээд саяны дуу гэхэд чинь би бараг 3 жил дасгал хийж ийж саяны хэмжээнд дуулдаг болсон байхгүй юу. Тий. Nice. Тий. За ер нь бол одоо маа подкастын цаг нь бол төгчийн хоёлаа ер нь бол сайхан базий гэж би бодож байна. За гоё одоо чинь би бараг энийг бараг асуугаад байгаа юм шиг ер нь подкаст болгоноосоо яг маа подкастыг сонсоод Нямка гэдэг одоо юм дуучин cover дуучин үнээс одоо үзэгчд маань яг юу ойлгож аав гэдэг ч юм уу те өөх зөвлөгөө ч юм уу байвал өөр дээрээ тулгуурласан зөвлөгөө. Би одоо нөгөө cover хий гэж бодоод хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залуучууд ч юм уу байвал бүх юмтай болсны дараа л хий гэж хүлээх хэрэггүй. Аха. Яг гэвэл миний тийм тодорхой чиг баримжаа авдаг миний модель тийм cover дуучид байгаа. Хоёулаа Филиппин байхгүй юу. Тэгээ нэг дуучин Justin Vasquez гэдэг. Анх намайг үзэж хахад 30 мянган subscribeтэй. Гэхдээ тэр ерөөсөө микрофон байхгүй, тэгээ саунд карт ч юм уу ийм бичлэг ерөөсөө хийдэг. Зөвхөн утасныхаа камераар ингээд тавьж гаад бичлэг хийдэг тийм cover дуучин. Тэгээ мэдээж өсөн дивжин те. Тэр хүн сая гарan даагчтай. Аюу тийм алдартай cover дуучин болсон байхгүй юу. Тэгэхээр заавал би ингээд бүх юмтай болсныхан дараа cover хийж эхлэе ч юм уу те. Тэгхгүйгээр одоо чиний нөхцөл байдалд тохируулаад чи өөрөө юу хийж чадхаар байна. Тийм учраас зур оролтууд хийгээд үзтээ. Тэгээд хийж явах явцдаа л бүх юмыг сурсны дараа би одоо хийн биш. Хийж явах явцдаа алдаад үз. Тэгээ алдаанаасаа суралцаад хийгээд тэгээд өсөж дэвцсэн хамаагүй дээр. Тийм болохоор зүгээр суулгүй яг бодож ийл одоо эхэллээ. Би бас өөртөө хүлээж авч байна. За окей. Одоо нэг гоё юм байгаа. За. Тэр гоё юмыг би танд өгнө. Босчод ирэх яа. Хүү ямар гоё. Бэлэг бас байгаа юм уу? За энэ болохоор манай YouTube-ийн багаас бэлгэлж байгаа бэлэг. Энэ болохоор YouTube-ийн дугаарахгүй чипшин дугаар санагдаж байгаа. Тэгээ энэ болохоор ингэдэг эхний 3 сар болохоор ингээд Look TV, Facebook, Instagram дата бүгд өгнө. Тэгэхээр бүх одоо юм хэрэглэж болно гэсэн үг. Тэгээд эхний 3 сар болгоно 5 GB дата байхгүй. Тэгэхээр нийлээд 15 GB гэсэн үг зэ. Яг гоё. Надад ч хэрэгтэй дээ. Өгч байна. Хүмүүсийн зүгээр hotspot болчихсон баярлаа. Тэгээд энэ болохоор юу хөтөлбөрийн маань гоё хөөрхөн дизайнтай стикерүүд гоё даран дээр ч юм наагаарай. Тэгээд энэ байна бодолк. Таны сайзын таарч байгаа юм дизайнтай бодолк. Ямар хөөрхөн. Зуны гойтой байгаа. За энэ хөөрхөн. Та энийг мэдв үү? Харж ирсэн байдаг. Энэ нөгөө нэг Google Chrome байхгүй юу? Нөгөө нэг net голчлэрийн гарч ирээд тоглоод идэг ааха. Одоо санацна. Тэгэхээр нөгөө you will never be offline гэдэг. За ийшээ хийж болно. Тэгээд тань ямар ч үсээ ирж оролцсон үнэхээр баярлаа. Хамтын өрсөн тусах баярлаа. Зүгээрээ тэгээд манай season 1-ийн финал ахгүй юу? Мах 4 эпизод гарч байгаа хамгийн сүүлийн зочин. Тэгээд үзэгчтэй ч гэсэн бүтэн season-ыг хамт байж үзсэн үнэхээр баярлаа. Магадгүй season 2-ороо уулзах бах тэгээд харин тийм. За баярлалаа. Баярлалаа. Season 2-ороо уулзах гэмээр.